За ингээд энэ өдрийн энэ оройн ямар мэндийг Орсон дүнгээр одоогийн байдлаар Арц намаас Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Алтмаагийн Батлага 500,800 одоо хүний саналыг одоогийн байдлаар авчиад байна. За энэ бол одоо нэр дэвшиж өрсөлдсөн 3 хүн дотроос хамгийн олон санал авч тэргүүлж байгаа ийм үзүүлэлттэй. За сонгуулийн ерөнхийлөгчөөр сая мэдээлэл хийлээ. Тэгээд мэдээллээр бас эртцийн урьдчилан дүн мөн одоо нэр дэвшигчтэй авсан саналын урьдчилан дүн танилцуулж байна. За маргааш эцсийн дүн гарна. За ингээд дараа нь холбогдох сонгуул хариуцсан байгууллага, холбогдох эрхгүй байгууллагуудын шийдвэр гарч дараагийн одоо сонгуулийн үйл явдлын талаар шийдвэрүүд гарах байхаа гэж бодож байгаа. За өнөөдөр хүнд хэцүү нөхцөлд бол энэ сонгуул явсан. За сонгогчид маань ч тэр за мөн одоо Арц намын мянган гишүүдийн хувьд тэр нэлээ хүнд нөхцөлийг даван туулж өнөөдрийн одоо сонгуулийн эхний шатыг бол бид амжилттай давлаа. Нэр дэвшигч маань ч гэсэн одоо хувь хүний хувьд бас янз янзын бартай бэрхшээлийг туулж энэний ард гарлаа гэдэг бол бас зориуд хэлмээр байна. За тэгээд сонгуулийг шударга явуулахад энэ сонгуулийг амжилттай явуулахад энэ сонгуулийн сурчилгаа хар бор бүх ажлын одоо нуруундаа урж гарсан нийт одоо эрхэм журмын нөхөд гишүүддээ нийт Монголын сонгогчдод ер нь нийт дэлхий дээр байгаа улс орнуудад байгаа гадаадад байгаа монголчуудаа бүгдээрэнд нь одоо Арц намын даргын хувьд Арц намын удирдлагын нэрийн өмнөөс нэр дэвшигчийн штабд ажиллаж байгаа нийт хүмүүсийн нэрийн өмнөөс одоо гүн талархлаа илэрхийлье. Тэгээд бид бол өнөөдөр энэ хүлээлгэсэн үүрэг хариуцлагыг одоо хүндэтгэлтэйгээр хүлээж хариуцлага хүлээж ажиллана гэдэг бас энд ташин илэрхийлье. Ингээд би бас өөрийнхөө одоо хэлэх үгийг завсарлаад ингээд нэр дэвшигчтэй микрофоно шилжүүлье. За орой минь төргийн өглөөж болж байгаа шиг байна. 17 оны ерөнхийлөгчийн сонгуульд 3 намаас 3 нэр дэвшигч өрсөлдлөө. Одоогийн байдлаар урьдчилсан дүнгээр сая дүнг танилцууллаа. Тэгээд 2 дахь шат руу орж байгаа шиг байна. Ингээд дэмжиж ажилласан нийт гадаадад дотоодод суугаа монголчуудаа Монгол ялна гэсэн уриаг одоо итгэл үнэмштэйгээр хүлээж авсан намайг дэмжсэн нийт монголчууд мөн журмын нөхөд арчилсан намынхандаа бас баярлалаа. Ингээд удахгүй дараагийн одоо шат руу маргааш зарлагдах юм шиг байна. Ингээд монголчууд Монгол ялна гэдэг уриагаа бас дахиад хэлье. Баярлалаа тав. За асуулт байхгүй бол ингээд хурлаа төр завсарлаа. Дараа нь шийдвэр гарсан тохиолдолд та бүхэнтэйгээ ярьж уулзъя. Мэдээллийг өшөө дэлгэрэнгүй мэдээллийг маргааш өгье гэж бодож байна. За баярлалаа.